Нэг бүгдээрэнд нь нэг өдрийн мэнд хүргэе. За нэг өнөө өглөө нэгэн сэдв нэлийн анхаарлыг манд татлаа. За энэ маань өөрөө хэрвээ 11 сарын 1-ээс өмнө Америк нэгдсэн улсын засгийн газар өөрийнхөө хөрөнгө оруулалтын хилцээр төрж чадахгүй бол засгийн газар маань өөрөө үйл ажиллагаагаа зогсооноо шатдаун хийнэ гэсэн юм сонирхолтой гарч нэлийн анхаарлыг манд татлаа. Тэгээд энийг юу бичигдэж бид юу цааш та анхаарах вэ гэдэг талаар жоохон брейкдаун хий гэж бодлоо. За ерөнхийдөө 11 сарын 1-нд fiscal year буюу дандаа төсөв баттдаг энэ өдөр нь болдгийм байна. За тэгээд энэ маань өнөөдөр бол 9 сарын 29, өнөөдрөөс ерөөсө 2 хоногийн дараа босох гэж байна. За тэгээд 9 сарын 30-наас өмнө яг энэ хилцээртэй хүрч чадахгүй бол энэ засгийн газрын үйл ажиллагааны зогсоолт болох нэ гэдэг ийм эрсдэл бий болоод байгаа юм байна. За тэгээд яг энэ демократ болон републикан гэсэн хоёр Америк нэгдсэн улсын намууд маань хоорондоо энэ дээр хараахан хилцээрт хүрч чадахгүй байгаа. За тэгээ нөгөөдөөр ерөнхийлөгч Трамп маань одоо төлөвлөсөн уулзалтуудыг хойшлуулах гих зэрэг ийм асуудлуудтай байгаа юм байна. За энэ нь ийм зүйл өмнө нь болж исэн юм уу гэхээр энэ артикл дээр юу вэ гэхээр 2018 оны Трампын одоо эрх мэдлийн ерөнхийлөгч байсан хугацаанд бол 34 өдрийн хугацаантайгаар одоо засгийн газар бол үйл ажиллагаа явуулахгүйгээр хаагдчихсэн ийм түүхэн тохиолдол болж ирсэн юм байна. Энэ одоо модерн area буюу орчин цагт бол хамгийн урт удааны юм хаалт байсан. Тухайн үед бол 800 гаруй мянган одоо ажилчид, засгийн газрын ажилчид одоо ямар нэгэн цалингүйгээр ажилласаа чөлөөлөгдөж ирсэн иймэрхүү зүйл байгаад байгаа юм бэ. 2.1 сая ажилчдаас 800 мянган гэж байгаа шүү тийм ээ. За тэгэхээр нэлийн том эрсдэл яригдчих шиг байна гэж бол би хараад байна. Америк нэгдсэн улс маань 9 сарын 30 буюу маргаашны өдрийн дотор засгийн газрынхаа энэ төсвийг баттгахгүй юм болвол 10 сарын 1-ээс ахгуулаад шатдаун хэсэгчлэн хаах цаашлаад маш олон хэмжээний ажилчдыг бас цалингүйгээр ажиллах шаардлагатай болдог. За бүр ажлынхан байраас чөлөөлөх гэдэг юм иймэрхүү эрсдлүүд бол үүсчихэд юм байна. За хэрвээ энэ шатдаун гэдэг зүйл болох юм бол юу болдог вэ гэхээр мэдээж тодорхой шаардлагатай нийгмийн халамжийн болон цэргийн үрэгт гэх мэтчлэн агаарын хөдөлгөөний удирдлага зэрэг юм зайлшгүй ажиллах шаардлагатай үйл ажиллагаанууд бол үргэлжлэдэг боловч тодорхой хэмжээний бусад үйлчлэгээ тасалдах, удаашрах магадлалыг бол байдгийн байна. За тэгээ мэдээж энэ шинжээчд бол урт хугацааны зогсолт нь одоо Америк нэгдсэн улсын өсөлт за цаашлаад зах зээлд нь доголдол үүсэх олон нийтийн итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж бол үздэг юм байна. Тэгэхээр хэдүүлээ бас энэ мэдээг дараагийн 2 өдөр анхаарч харахгүй бол энэ 7 хоногийн нэлийн хот сэдв байх болов гэж бодож байна. За тэгээд ерөнхийлөгч Трампын хоёр намууд бол хоорондоо яг энэ одоо төсвөө хилцэх үеүүдээр бол нэлээд маргаантай бүр одоо ерөнхийлөгчийн засгийн газрын администрашнээс бол яг энэ яриад байгаа зүйлээс нь бол нэг айхгүй шүү шатдаун болохоос бол хэрвээ шатдаун болох юм бол маш олон одоо засгийн газрын ажилчид бол одоо халагдана ажлаа хүлээл гэж өгнө гэсэн энэ айлтаас бол айхгүй байна. Тэгээ бүр цаашлаад get lost буюу чи зүгээр залаа гэсэн их хэмжээний хүртэл иймэрхүү маргалтаанууд бол явж байгаа юм байна шүү. За тэгээ мэдээж би өөрөө мэрэгжлийн хүн биш илүү цаашлаад энэ сэдвийн талаар та хэд өөрсдөө судлаад үзээрэй. Нэлийн сонирхол татлаа ийм зүйл болж ирснийг бол би хувьдаа анзаараагүй байсан юм байна. За тэгээд эргээд хэрвээ тэх юм бол хэрвээ энэ процесс энэ үйлдэл босох юм бол долларын ханш маань өөрөө нэлийн сулрах. За тэгээд цаашлаад за энэ 7 хоногт үргэлжлүүлээд алт маань долларын индекс ханш маань сулрах юм бол алтны ханш маань ахаалын 7 хоногт шинэ хай түүхэн хай ханшуудыг үүсгэж дээшээ өсөлтийг хадгалах иймэрхүү шинж чанарыг агуулгаар ийм нэлийн нөлөөлөлтэй мэдээ ороод ирвүүдээ гэж бол анзаарагдаад байна шүү. За тэгээд яг одоо энэ одоо видеог хийж явахын зэрэгцээгээр болов өмнө нь хийж исэн all time high хашиг дээшээ сэтлээд энд нэг value area үүсгэх гээд байна удаа гэж харж исэн бүсийн маань дээшээ сэтлээд гараад ирлээ. За яг хуу техник шинжилгээ арилжааны хувьд бол энэ бүс рүү эргээд орж ирсэн тохиолдолд алтыг 7 хоногийн төгсгөлөөр за мэдээж энэ мэдээний ямар хөө шийдэлд хүрэх нь үнэхээр одоо government засгийн газар хаагдахгүй юу энэ шийдэлд хүрч чадахгүй юу гэдэг мэдээнээс хамаарах бах. Хэрвээ энэ эсрэгээрээ сөрөг үр дагавар нь одоо бий болох юм бол алт маань ахаал цаашаа мэдэгдэхгүйгээр одоо энэ 7 хоногт өсөлтийг хадгалсаар байх магадлал
харагдчих шүү. Тэгэхээр дараагийн 2-7 хоногт энэ мэдээний апдейтыг бас нэлийн ойрхон бас мэдээ гарч гэлж суугаараа тэр яриануудыг хэлэлцээрүүдийг бас анхаарал үзээрэй гэж сануулахаар байна. За баярлалаа.